За сайн мэцгаана уу, бид нар Nomatic Challenge 2026-г оролцогч 1-р багийн бүрэлдэхүүн байна. За манай баг болохоор анхны яг сэдв нь болохоор ус байсан. Бид нар Хинтэй аймгийн Батнор сумлоо 2 хоногийн турш field research буюу ер нь бол судалгаа хийх гэж авсан. Тэр судалгаан дээр ингээд бид нар усныхаа тухай тулгамж байгаа асуудлыг харахад Хинтэй аймагт болохоор усны хомсдол маш их, айлууд дундаа 3-4 айл дундаа нэг худагтай, яг голоос ч юм уу хүссэн газраас ус авч болохгүй. Тэгээд өвөл болохоор зөвхөн худгаасаа явж авахын тулд цаас ам маш их орчдөг, машин техник явж чаддгүй. Зөвхөн морио ашиглаж ингэж явж маш хол 3-4 км заавал өдөрт явж ус авдаг гэсэн асуудлыг бүдэрт хэлж өгч ирсэн. Тэгээ бид нар ингээд бодохдоо л тэр ингээд байгалаас дандаа ороод байгаа цасыг тэгж их ингээд ороод байгаа цасыг нь бид нар ашиглаад ус болгоод өгөх юм бол бас дахиад нэг одоо газар доорх гүний ус, байгаль дээр ил байгаа гол мөрөнгө гэхээс гадна дахиад өөр нэг усны их үс үүсгэж болох юм байна гэж бодоод snow catcher буюу яг ингээд цасыг барих зэрүүлэлттэй, хадгалах зэрүүлэлттэй хан шиг зүйлсэн. Тэгээд энийг болохоор санаагаа явахдаа Монгол гэрийн хан маань ингээд сунгаад нэг ингээд дүрлцэн хэсгийг томруулж болдог, эсвэл ингээд хурахаар ингээд жижигсдэг шиг цалхиныхаа хүчинд тааруулаад хүмүүс өөрсдөө томруулж жижигсүүлж боломжтой. Тэгээд ямар нэгэн автомат тэг шийдэл гаргаагүй. Яагаад гэвэл одоо ингээд хэрвээ үнэхээр бүхэл бүтэн ингээд автоматжуулах юм бол хүмүүсийг ашиглах асуудал үүсч болохоор тэр хүмүүс өөрсдөө зориулаад сунгаад эсвэл ингээд нийлүүлээд цасаа ингээд барих зориултаа. Тэгээд хаврын цаг тул дээр ингээд 1-р тал дээр тэр цас нь хайлаад тэр нутгийн болохоор газрыг илүү сайн чиглэж өгөх болохоор ургамал ургуулах буюу тариалан хүмүүс энийг ашиглах боломжтой. Эсвэл зүгээр энгийн малчин айлууд ашиглаад тэр цасаа өөрсдөө хайлуулад хүснээр ашиглах боломжтой тийм бүтээл хийсэн байгаа. Ерөнхийдөө өвд цасаа нөөцөж чадгалчин. Тийм цасыг нөөцлөх зорилттой. Тэр өртөг зарлах бол өртөг нь болохоор ер нь бол зөвхөн Монгол гэрийн ханаа л ашиглаж байгаа болохоор тэр хүмүүс яг ингээд өөрсдөө яг ханаа яаж хийдгүү тэр модороо ингээд ханаа үдээд хийж болно, эсвэл бэлэн байгаа хануудыг аваад ашиглаж болно. Бид нар болохоор яг судлахтаа болохоор цасныхаа талаар ихлээр судалсан. Яг Монгол орон даяар ингээд цаг агарын ингээд судалгаа мэдээнүүдийг оруулдаг газруудаас цасны хэмжээ хэр зэрэг ордог, салхины урд нэрээд ихэд Монгол болохоор маш хүчтэй салхитай 6 м/с урдтай салхитай байсан. Тэнгүүд Монгол тэгээд Хинтэй аймагт болохоор 13 м хавцаа ингээд цас ордог. Тэнгүүд ингээд тэр нь газартаа тогтож ингээд өргөдөж чадахгүйгээр салхиндаа ингээд хийсэд явцдаг. Тэгэхээр яг бидэрт ингээд ашиглаж болох цас ингээд уус ингээд тэнгэрээс унаад ирж байгаа тэр нь ингээд хийсэд явцлахаар ашиглаж чаддгүй. Тийм болохоор бид нар яг салхиныхын чиглэлд тааруулж ханаа тавиад хийсэж байгаа цасыг нь дундаас нь барьж авах зориулсан. Ер нь бол бид нар яг одоо ингээд авж байгаа шиг арга хэмжээнүүдийг маш сайн аваад явах юм бол усныхаа асуудлыг шийдэж чадна гэж бид нар өөрсдөө итгэж байгаа. Хэрвээ яг ингээд дэмжигдэхгүй хүмүүстэй ингээд яахгүй нөлөөлж чадахгүй хүрч чадахгүй байх юм бол яг ингээд хүмүүс асуудал үүсгэж байгаа зүйлсээ үүсгээд ингээд үйлдэлүүдээ хийгээд явуулах юм бол энэ асуудал улам ширүүсээд яг усны ингээд хомсдол маань улам ихсээд ноцтой төвшөнд очно гэж бодож байна.